Anxious Generation гэдэг ном уншиж байгаа. Энэ Jonathan Haidt түүний одоо төгшүүртэй үеийнхэн гэх юм уу? Санаа зовлттой үеийнхэн гэх юм уу? Тийм ном одоо гарсан юм байна. Тэрийг одоо би сонсож байгаа одоо дуусаагүй байна. Тэгээд нөгөө номоо уншаад дараа нь ярих хэрэг ингээд мартаад тэгээд нөгөө тухай бүрдээ тэмдэглэл хөтлөхгүй болохоор ингээд өнгөрчөөд байна. Би тэгээд уншиж дуусаагүй байна. Уншиж ирсэн хэсгээс нэг аятайхан санаа авсан нь юу гэхээр одоо ерөнхийдөө болохоор утсанд хамааралтай хүүхдүүдийг 1996 оноос төрсэн Generation Z хүүхдүүдийг л ер нь хэлээд байна л да. За тэгээд ер нь бол тэр ном дээр зөндөө их юм байна. Одоо хүүхдүүдэд ээж аав нарт яг одоо санаа өгөх үүднээс би өнөөдөр сансан юм агаас ярих гэж одоо сууж байгаа. Хүүхдүүдийг болж игэл одоо ухаалаг утсыг 14 наснаас өмнө хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. 16 наснаас эхлээд одоо янз бүрийн нөгөө сошиал тэ одоо аккаунтуудыг нээж өгөхөнд туслах хэрэгтэй гэж ярьж илээ. Тэгээд нэг айгүй чухал юм хүний яриан дотроос яг гарч ирж байсан Sabbath гэдэг нэг юм байдаг байхгүй. Тэр нь болохоор нөгөө нэг еврей хүмүүс орой тавтахын оройгоос хагасны орой одоо тавтахын орой нар жаргахаас хагасны оройны нар жаргах хүртэл зарим одоо Иесусийн христчингийн зарим урсгалын хүмүүс бүтэнсэ өдөр одоо ямар ч ажил хийдгүү юу ч хийдгүү одоо дэлгүүр ордггүй хоол ундаа авдггүй ямар ч бизнес хийдггүй ялангуяа еврей хүмүүс ихгүй бизнес хийдгүү юм худалдаж авдггүй худалдадаггүй тэр өдөр зүгээр зөвхөн юу хийдэг вэ гэхээр нөгөө тэр үтгэл нөгөө гэр мөртөө ажилтдаг одоо үйлчлэгчийг тэр өдөр ажилуулдаггүй гинэ ямар ч бизнес хийдгүү зөвхөн тэр хүмүүс өөрсдийнхөө нөгөө бие сэтгэлийг бурхандаа 100% зориулж ийн гэж үздэг юм байна. Тэгэхээр бид нар ингээ хүүхдүүдтэй нэг өдрийг те ямар ч ажил хийхгүй бүр хүүхдүүдэд зөвхөн цагаа зараад тэр өдрийг хүүхдүүдтэйгээ гадаа аялдаг, агаарт гардаг те зүгээр ингээ хоол ундаа идээд хоббигоо хөгжүүлэх гэртээ одоо хүүхдүүдэд утаснаас нь салгаад зургатаас нь салгаад байлгаж болохгүй гэж те. Тэгээ энэ одоо зохиолчийн ярьсан одоо номон дотор нь хүртэл яг ийм санаанууд зөндөө явж илээ. Тэгэхээр ингээд бид нар ингээд өөрсдөө утсандаа ингээд донтчоод өөрсдөө уцаа ингэж ширтэж одоо өдөр шөнөгүй уцаа эргүүлчихэд хүүхдээ одоо бага насны хүүхдээ уцанд хамаарлаа уцанд одоо ороод байна гэж ярих бол бид нэр өөрсдөө үлгэр дуурайд байхгүй байгаа юм. Тэгэхээр яг нэг өдрийг зориулаад жишээлбэл одоо хагасаа өдөр ч юм уу тий бүтцэн өдөр ч юм уу бүр яг бүх уцгүй өдөр гэд хүүхдүүдээ гадаа аваарт гаргаад ингээд яг тэр өдөр хүүхдүүдтэй хамт хоолоо хийгээд ингээд бүр яг нэг тэгж өдөр болгоул яад юм бол гэсэн санаа яг саяны уншиж исэн одоо сонсч исэн номноос санаа нь гарч ирсэн учраас энэ хүний хэлж байгаа ч гэсэн яг тэгж юм. Тэгвэл бас манайхан нэг өдрийг ч гэсэн бас айгүй айтайхан өөр хүүхдүүдтэйгээ одоо гэр бүлийнхэн таа өнгөрөх юм шүү гэж бодоод ярьж байгаа.